За сайн бацгаана итгэлийн ахын дүүс нар минь ээ. Эзний амар амгалан шаломоор мэдчилж байна. Орой минь. За инх тайван миний би шалом пэйж, шалом хуудас үйлчлэлийнхаа талаар нэг апдейт. За тэгээд нөхцөл байдал залбирлын сэдв хуваалцъя гэж бодлоо. Бас талархлын сэдв. За эхлээд апдейтаа хуваалцъя. За инх тайван миний би шалом гэдэг энэ үйлчлэлийг бол мэдж байгаа хүмүүс нь мэдж байгаа. Нэг хүний слогон дээр нь гэсэн байдаг те хувь хүний үйлчлэл байгаа. Христийн олон эрхтнүүд олон үйлчлэлүүд байдаг. Тэгээд тэрнийх нь нэг нь байна. Хувь хүний үйлчлэл байгаа. За тэгээд өөрт байгаа, өөрийнхөө хэмжээнд байгаа потенциалаараа 3 чиглэлтэй шалом видеос гээд нэг пэйж байгаа. Шалом миний бодол шалом Bible study гээд. Тэгэхээр шалом видеос дээр бол апдейт гэх юм бол нөгөө Pilgrim Progress гээд те тийм анимашныг орчуулсан дуу оруулаад явж байгаа. За цаг 30 минутын бичлэг кино анимашн байгаа. За тэрний нэг 20 гаруй минутанд нь дуу оруулсан байж байна. Гэхдээ миний яг үндсэн одоо үйлчлэлийн маань одоо ихэнх цагийг авдаг салбар нь болохоор шалом Bible study байгаад байгаа. Яг хувь хүний яг өөрийнхөө дуудлага гэх тэр бүх зүйлс дээр хамаарад бас ирээдүйн үйлчлэл олон юмтай хамаарад. Тэгэхээр шалом Bible study дээр бол яг тогтмол Библи судлал хийгээд явж байгаа. Хувийн болон тэгээд хувийн Библи судлал дээрээс эндээсээ хэсгийг ингээд гадагшлуулдаг нь бол итгэн шийдэх цаг гэдэг одоо Ром ном явж байгаа. За бороо олны төлөө гээд Матай ном 24 дугаар бүлгийн нэг хэсэг дээр ингээд гатцсан байна. Тэрийг одоо ямар ч байсан үргэлжлүүлнэ. Тэгээд эх 7 хоногоос чадвал тэрийг бас үргэлжлүүлээд ингээд 28 бүлэгтэй учраас ингээд дуусгачмаар байна. Ямар ч гэсэн Ром ном бол явж байгаа. Давхар тэгээд өдөр тутмын бас тэгээд одоо урмын зүйлсүүд уншиж судалж байгаа зүйлсүүдээс бас хэрэгтэй гэж үзсэн зүйлсүүдээ юунаар зурган постэр маягаар бол оруулаад явж байгаа. Тэгээд ирээдүйд бас юм төлөвлөж байгаа юм байгаа. За миний бодлоор бол мэдээж одоо үзэл бодлоо ямар нэгэн зүйлсүүдийг хуваалцаад явж байгаа. Тэгэхээр товчхондоо бол апдейт бол иймэрхүү байна. За нэг зүйлийг бас нэг давхар ярьсныхаа хэлчихье. Нөгөө дуу оруулга кинонд дуу оруулдаг. За тэгээд шалом видеос дээр бол олон кинонууд байгаа. За тэгээд тэднээс бол за би яг харьцааг нь үзээгүй. Ямар ч байсан гэсэн миний орчуулж дуу оруулсан кинонууд байгаа. Гэхдээ ихэнх нь байж магадгүй. Эсвэл талан чинүүд баг ихэнх нь яхаа миний орчуулж дуу оруулаагүй кинонууд байдаг. Тэрийг бол ингээ тэндээс хүмүүсээс ч юм уу олоод ямар нэгэн сайтаас ч юм уу байвал олоод тэгээд хүмүүс бас заримдаа илгээдэг ийм кино байш шүү маш шүү гэд файлын ч юм уу. Тэгээд тэрийг тавьдаг байгаа. Тэгэхээр дамаа эмхтэй дуу оруулахтай юм байвал ерөнхийдөө бол минийх биш байх магадлал өндөр байгаа. За энийг яагаад хэлж байгаа гэхээр бас бодиттой илэн далангуй байх гэдэг үүднээсээ байгаа. Ерөн шалом видеос дээр бол ингээ кинонууд цугларж байгаасаа гэсэн угны хүсэл байдаг. Тэгээд угна өөр шалом видеос дээр байхгүй байгаа кинонууд ч гэсэн байдаг хүмүүс байдаг би мэдэн. Тэгээд эдгээр хүмүүс маань зохиогчийн эрхээс болоод бас нааш явуулж чаддгүй болов уу гэж боддог. Зохиогчийн эрхийн асуудал гардаг учраас. За дуу оруулган дээр бас эмхтэй хоолойнд эмхтэй хоолой ингээ оруулж дуу оруулж болдгоо мө гэд хүмүүс их ярьдаг. Тэгээд тэрэн дээр бол мэдээж болохын хувьд болно. Гэхдээ би миний хувийн нэг тийм бодол байдаг. Тэр нь юу вэ гэхээр зохиогчийн эрхгүй зүгээр интернет үнгүй байдаг юм би ингээ хувь хүн өөрөө зүгээр ингээд хэлмэрчлэх гэдэг энэ та ойлголтыг бодоорой. Хэлмэрчлэх буюу ингээ entertainment хөгжөөн баясгах гэхээс илүүгээр хэлмэрчлэх зорилгоор би зүгээр өөрөө орчуулган дээр бол би христч кинонуудыг би бол хувьдаа гайгүй орчуулж таг гэж бодож байгаа. Дамаа теодогийн хувьд ч юм уу. Тэгээ орчуулад дуу оруулахтай бол өөрийнхөө хэмжээнд ингээ жоохон жүжиглэх гээд те одоо эмхтэйнд нь ч гэсэн жоохон холоо, жоохон наман болгох гээд ингээд ямар ч зингээ оруулдаг. Тэгэхээр гол нөгөө зохиогчийн эрхийн асуудал дараагаар нь хил ам болоход бол яг би өөрөө хариуцлагаа үүрээд ингээд явна гэдэг утгаараа. Гэхдээ ингээд энэ тэндээс ингээд те наад киноч манайх бай шүү, болоорой гэдэг юм нэг удаа бол ирж ирсэн. Тэр үед бол кампусаас ирж ирсэн. Тэгэхээр тэр үед нь бол шууд киног тавиагүй. Тэгэхээр ямар нэгэн байдлаар тийм ирсэн тохиолдолд би шууд киногоо шууд устгах нь мэдээж. Харин тийм ирэхгүй байгаа тохиолдолд бол би ингээд хуваараа зүгээр ингээд танд англи хэлгүй байгаа эсвэл бол хамтдаа үзэх зорилгоор ч юм уу тиймэрхүү хүмүүсүүд ингээд хэлмэрчлэх зорилгоор бүх дүрд нь би өөрөө дууруулаад тавьдаг тиймэрхүү байдлаар явж байгаа. Цаашдаа ч гэсэн ингэж явна. Тийм учраас та бүгд маань ингээд ямар нэгэн бичлэг дуу оруулалт кино гарах юм бол үзэхдээ шүүмжлэх тэр сэтгэлгээ аваад зүгээр л тэндээс нэг орчуулгын
орчуулгыг нь ашиглаад тэр киног л зүгээр нэг ойлгоод үзчихээсэ. Тэгээд цаана нөгөө нэг англи дуунаас ингээд цаана явж байгаа. Би шууд хасдаггүй мэдээж. Тэр утгаараа ч гэсэн тиймэрхүү зүйл бас нэмэлт зүйлийг хэлье гэж бодсон юм аа. За тэгээд энэ бол эхнийх нь санаа юу байлаа? Одоо зорилго байлаа энэ бичлэгийн хийж байгаа. Хоёр дахь нь бол залбирлын сэдв, талархал гэсэн нэг хоёр юу байна? Чиглэл байна. Тэгэхээр саяхныг хүртэл саяхных ч байх вэ? Ер нь бол энэ шалом видеос шалом үйлчлэл эхлээд бол нэлээд олон жил болцсон байгаа. Ингээд баг явж байгаа. Тэгэхээр нэг хэсэгтээ би ингээд ерөөсөө ямар ч юуны одоо нэмэлт надад орлого байхгүйгээр 100% одоо тэ 100% үйлчлэл суурьтай ингээд явж исэн. Тэгэхээр яг цэвэр өргөлөөр данс байдаг. Дансаа тавьсан байдаг. Тэгэхээр тийм байдалтай явж байгаад бас эзэн чиглүүлсэн гэж итгээд сая нэг хэдэн сар нэг газар байгуулах нэг манаач тий одоо манаач хийнгээ одоо үйлчлэлээ хийгээд явах боломжтой гэж харсан учраас давхар бас анхан шатны хэрэгцээнд ч гэсэн нэмэр болох болов уу гэж бодоод хийгээ явсан. Тэгээд тэр утгаараа хэдэн сар бол сүүлийн хэдэн сар бол нэлээ одоо тий одоо ямар нэгэн залбирал гуйлт ч юм уу байхгүйгээр ингээд тэр нэг 350 мянган төгрөгөөр бол нэг сард өөрийгөө болгоод тий одоо анх хэрэгцээнүүдээ болгоо явж исэн. Харин ингээд нэг өөрчлөлт бас гарч байгаа нь юу гэхээр шалом үйлчлэл маань шалом одоо үйлчлэл маань одоо их тайван миний би он гараад нэг сарын одоо тий дундуур UBTC буюу Библийн сургалтын Union Bible тий одоо Theological College гээд Библийн сургуульдаа сурж байгаа завсардсан байсан. Ингээд тодорхой шалтгаануудаар тэгээд эргээд орохоор болцсон байгаа. Тэгээд орхон тодорхой болцсон байгаа. Тэр утгаараа нөгөө ажлаасаа гарсан. Гараад бас тэ нөгөө нэг бас бие муу нуруу муруу саяны хэсэг борлохоо. Тэгээд бие жоохон тордын нэгдүгээр хоёрдугаар угаасаа гарах тодорхой хэмжээ эрт гараа жоохон бие тордё гэдэг үүднээсээ тэгээ бас библи судал модлуулчлал руу жоохон анхаарья гэдэг үүднээсээ гарцсан байгаа. Тэгээд юу ямар залбирлын сэдв хэлэх гээд байгаа гэхээр та гадарлцсан байх нөгөө эргээд одоо орлогогүй зүгээр л одоо өргөлөөр одоо өргөлөөр хандваар үйлчлэл маань бол явна. Тэгэхээр одоо библийн сургуулаа би ороод 2 жил гарan сурахаар байгаа. Тэгжиж одоо 2 дугаар хагасаас орох юм. 2 дугаар хагас 2 дугаар семестрээс. Тэгэхээр 2 жил гарan сурж иж одоо бакалаврынхаа ангийг дуусгах юм. Тэгэхээр дипломтой болчвол библийн сургуулаа төгсчвөл одоо 2 жилд бол сурах юм их байгаа. Еврей хэл, грек хэл тэгээ одоо хэлний анхан эхний одоо төвшин ч юм уу. Тэгээд олон зүйлсүүд сурах юм их байна. Тэгэхээр тэр зүйл маань эргээд бас шалам үйлчлэлийн нөгөө нэг ирээдүйн бас найдвартай, баталгаатай, илүү улс хүртэй тим одоо бүтээлүүд одоо юуны библи судлалууд гарахад бас маш чухал учраас тэгээ бас үзүүлж харах зүйлтэй байх нь бас маш чухал гэдэг үднээсээ олон хүний зөвлөгөөг дагаад орсон байгаа. Тэгээ сургуулийн төлбөр гээл олон юм гарна. Тэрнээс гадна одоо эргээд нөгөө нэг одоо тий юуг бүтэн цагийн үйлчлэл рүү орсон учраас та зүгээр юу залбирлын сэдв нь юу гэхээр сард зүгээр та боломжоор яг эзний сануулсан зүрхэн хөдөлж байгаа, сэтгэл нэгдэж байгаа, шалам үйлчлэлтэй тодорхой хэмжээнд хамт байдаг хүмүүс рүү би хандж байгаа шүү. Тэрнээс биш зүгээр нь хаяа орж ирээд үзээд тий одоо тэр байгаа бичлэг кино юу ч үдийн тэрийг судал модлыг үзээд тэгээ явчихдаг. Нэг шаардлагагүй бол та өөрөө болж байгаа тийм хүмүүсүүд рүү би бас хандахгүй бас байгаа мэдээж. Гол нь ингээд танд яг зүрхэнд чинь ингээд жоохон ойр байгаа хүмүүс байгаа бол тэгээ бас боломж байгаа бол боломж байхгүй хүмүүс зөндөө байгаа. Тэгэхээр сард нэг юу гэдэг нэг 5-10 цаас ч юм уу ингээд өгчөж байгаа нь данс руу шилжүүлчихвэл маш том тус болж байгаа шүү гэдгийг би баян тэр болгон хэлж чадаад байдаггүй. Тэр утгаараа ингээд аль биесээр хэлье гэж бодлоо. Тэгээ талархлын сэдв гэх юм бол саяхан бас талархлын сэдв жишээ гэрчлэл бас болохоор юу гэхээр ер нь иймэрхүү зүйл ингээд яг ийм амьдралаар би амьдрдаг л нэг цөлдөх маанагаар амьдрдаг шиг яг тийм амьдралаар би бол амьдрдаг. Энэ маш бодиттой итгэлийн амьдрал байдаг. Тэгээд саяхан сүүлийн үед нөгөө нэг ажилласаа гараад те бүтэн цагийн үйлчлэл рүү орохсноос хойш бол ингээ мэдээж шууд мөнгө бол зогсож байгаа. Мөнгө зогсож байгаа. Тэгээд тэрийг дагаад нөгөө зардал мардлаагаа зохион байгуулах те тэгээд хаяа нэг мацаг барьчих эсвэл бол нөгөө нэг юуны зардлууд анхан шатны хэрэгцээнүүдээ ингээд өөрчлөх. Жишээ нь мах авч хоол хийдэг байсан бол одоо сүүлийн үед бас зүгээр өндөг төмөс тэгээ нэг цагаан буудаа гэх мэтчлэн зүйлсүүд хангалттай болгоод байгаа байхгүй. Тэгэхээр тиймэрхүү байдлаар ингээд
явж байгаа тэгсэн ч гэсэн ингээд ерөнхийдөө бол зардал ингээд орлого байхгүй учраас ингээд яг сорилтонд орно шүү дээ. Сорилтж байх уу ингээд яг хэрэгцээний шаардлаганд гарч ирнэ. Тэгэхээр яг иймэрхүү үед ингээд яг ингээл юм дуусаал за одоо ингээл хоосож индаа гэл тэгэл залбираал те за эзэндээ найдаал ингээл хүлээгээл тэгэх үед бол яг ингээд хэн нэг нь ингээд яг хэрэгцээтэй ч юм уу те ингээд нэг юм яг болгохоор санхүү ингээд данс руу ивэдэг их гоё. Тэгэхээр саяхан бол жишээ нь хоёр жишээ би яриад тэгээд өндөрлөө. Нэг жишээ нөх юм бол нэг ихч байдаг. За нэрийг нь дурдаад яг ер нь манай итгэлийн ахын дүүс нар маань ер нь Библийн дагуу ч гэсэн өргөл өгж байгаа, ханд өгж байгаа хүмүүсүүд нэрээ ерөнхийдөө заавал хэлүүлэхийг хүсдэггүй. Юу гэхээр яг нөгөө баруун гарынхаа өгж байгааг зүүн гартаа бүү мэдгэд гэдэг утгаараа нөгөө талаараа яг эзэнтэйгээ хамааралтай тийм өргөлийн юмсууд явдаг учраас ингээд тиймэрхүү байдал дээр маш Библийн дагуу хүмүүс их ханддаг. Тэгэхээр тэр утгаараа ч гэсэн нэг ихч байдаг. Тэр ихч болохоор тэр ихч баг би шалаам үйлчлэлийн хамтрагч гэж хэлмээр байгаа байхгүй. Филипподор бас Паул Филиппо чуулганыг сайн мэдээний хамтрагч гэж хэлдэг. Тэгэхээр яг Филиппо бол яг бодиттой Паул сайн мэдээнийх нь үйлчлэл хамгаалах тэр сайн мэдээг батлах тэр үйлчлэлд нь яг бодиттой санхүүгийн болоо ингээд туслалцаануудыг ингээд илгээж идэг те Эпафродит гэл янз янзын хүмүүсүүдэд дамжуулаад ингээд илгээж идэг. Тэгэхээр тэрийг бол санхүүгийн тийм хамтрал бол бас үйлчлэлийн маш бодиттой хамтрал байдаг, хамтрагч. Тэр утгаараа Паул бол сайн мэдээний хамтран зүтгэгч нар минь гэж Филиппо чуулганд хэлдэг. Европын анхны чуулган. Тэгэхээр яг тэрнтэй адилхан тэр ихч бол сар болгон яг одоо Unitel-ийн гэр интернет маань ингээд яг он гараад нөгөө дараа төлбөрт болцсон. Тэгээд сард 60,000 төгрөгийн сарын төлбөр гардаг. Дараа төлбөр гардаг. Тэгэхээр тэр нь яг шинэ сарын 20-ны өдөр яг эцсийнхэн хугацаанд байдаг. Тэгсэн чинь тэр ихчийн цалин өөрөө бол өндөр цалинтай биш гэж. Тэгсэн мөртлөө ингээд цалингаасаа ингээд яг хаанчлалын үйлчлэл бид оролцмоор байна гэдэг тэр ихч яг 19-ний өдөр яг цалин буудаг өдрөө бүр ингээд сар болгон тогтмол 60,000 төгрөг төлж байгаа гэр интернетийг. Тэр утгаараа ингээд үнэхээр би ихчтэй үнэхээр баярлалаа гэж хэлье үзэж байгаа бол тэгэхээр энэ мэтчлээ ингээд хамтын бас ингээд үйлчлэл юм аа гэдгийг хэлээд талархахыг хүсэж байна. Бас нэг жишээ нь бол сая ингээд бас хоол ундгүй болоод те одоо бол ерөнхийдөө хүний анхаачны хэрэгцээх юм бол дамаа одоо миний хувьд би ганц бие хүн ганц бие байгаагаа ч гэсэн давуу тал гэж хардаг. Гэхдээ мэдээж ингээд санаа нийлэх эзний бас хүмүүс ер нь тэр ирэх үгүй гэдэг бол эзний өөрийнх нь асуудал. Гэхдээ яг эзний өөрийнх нь гэж эзэн бит хоёрын асуудал. Гэхдээ яг эзэн миний өмнө гаргаж ирж тэ бүх зөвхөн миний инх тайвны амьдрал биш, зөвхөн тэр нэг хүний амьдрал биш. Эзний хаанчлалын төлөө бид нар амьдарж байгаа учраас эзний хаанчлалын тэр юутэй одоо тэ тулаантай тэр өлсөх үедээ өлсөд орон гэргүй ч юм уу тэ одоо энэ амьдарж байгаа байшин маань хүртэл миний гэр биш ахыхын гэрийг хараа байж байдаг. Тэгэхээр энэ мэтчлэн ингээ хаанчлалын төлөө явхад бэлэн тэгээд сэтгэл нийлсэн, зориг нийлсэн тэр нэг гоё хүн гарч ирүүл үе гэхээс биш би одоо ерөнхийдөө бол ганцаараа явж байгаа. Тэгэхээр юм ярьж байгаад ингээд давхар өөр юм ярьж дээ тий. Ямар ч бас миний хэлэх гээд байгаа гол санаа юу гэхээр ганц бие хүн учраас ганц бие хүний анхан шатны хэрэгцээ гэдэг бол харьцангуй бага. Тэр утгаараа би ингээд болгоод байдаг. Тэгээд одоо сая ингээд хоолгүй те болоод ингээд би бас гадаа хашаанда нохоотой гэр орноо харуулна. Гэртээ нэг мууртай хантай. Тэгээд муурны хоол уусж байгаа. Муурны хоол ч бас үнэтэй. Тэгээд дунджаар нь 20,000 гэж байгаа. Тэгээд нохоондоо хоол 7 хоног болгоно нэг хоол авах хэрэгтэй болно. Гэх мэтчлээ ингээд зардлууд те бас улсынхаа төрийнхаа буянгаар бас ингээд тог усны мөнгө тэгэлцсэн байсан. Тэгээд бас 5-7 түлш бас ингээд хямдарсан байгаа. Түлш бол 4 сар хүртэл гэж байгаа. Тэгэхээр түлшин дээр бас гайг болчих байх гэж бодож байна. Тэгээд тог юу бас он гараад яах юм байна. Гэх мэтчлээ ингээд зардлууд гараад ингээд сая бас хоол ундгүй ингээд хоолнд багасаад ингээд яг дуусахын үед ингээд яг дуусахын үед нэг хүн хоёр хүн ингээд нэг нь 50,000 төгрөг нэг нь 20,000 төгрөг ингээд данс руу ингээд цувраад ингээд нэг өдрийн зайтай орж ирж байгаа байхгүй. Тэнгүүд л үнэхээр талархаж байгаа. Тэгэл сая ингээд өнөөдөрхөн би сая номин ороод нөгөө нэг хэсэг хугацаанд хэрэглэх хүнсээ аваад муурандаа нэг 20,000-ын хоолыг аваад нохоондоо хоол аваад ингээд ерөнхийдөө бол дахиад ингээд бүгдийг ингээд дуусгаад ингээд сайхан бүх хэмжээний тань болцсон ингээд сууж байгаа байхгүй. Тэгэхээр талархалтай байгаа. Тэгэхээр энэ бол зарим хүмүүс мэдээж ингээд янз янзын шүүмжлэлтэй юмар бодно. Гэхдээ тийм хүмүүс ингээд бодох өнцг нь бол би ойлгож байгаа. Маш зөв тийм өнцг байгаа. Тий одоо залуу хүн ажиллах хэрэгтэй ч юм уу те юу гэдэг чи янз янз юм. Гэхдээ ойлгох та хичээгээрээ хүн болгоны
явж байгаа амьдрал сонголт нь бол янз янз байдаг учраас би бол яг зүгээр нэг юм мөнгөний төлөө ажил хийж амьдрахын оронд бүх цагаа энэ үйлчлэлтэд зориулаад тэгээд эндээсээ гаргаж байгаа бүтээгдэхүүн тэр ажлын үр дүн нь бол ингээд үнэгүй тавигдчих. Эргээд ингээд эзний сануулсан үед ингээд бүр цалин шиг биш шүү дээ. Зүгээр анхан шатны хэрэгцээнд л нэг сард нэг та зүгээр сард нэг 5,000 төгрөг ч юм уу 10,000 төгрөг ч юм уу 20,000 төгрөг ч юм уу та юу гэдэг та өөрийнхөө эзний сануулсангаар ингээд илгээж ивэл тэр болгон чи ингээд бүр дандаа гэрчлэл болж байгаа шүү. Би дандаа хэлж чаддаггүй. Дандаа гэрчлэл болж байгаа шүү гэдгийг би үнэхээр баталтай хэлмээр байна. Ерөөсөө илүү юмд ерөөсөө үрдэггүй. Хаяа бол мэдээж яг ингээд нэг тодорхой эзэн зөвшөөрвөл эзэн санал нэгдвэл те хүмүүс бас ингээд зүрхэн ингээд нэгдвэл шалаа мүүлчлэлийнхаа ингээд арай ахиулахын үүднээс ингээд арай том залбирлын сэдвүүд явдаг. Жишээ нь сая таблетийн талаар гэрчлэл жишээ залбирлын сэдв тэгээд хандувын одоо аян шиг юм явуулсан. Тэгээд нэг 400,000 орчим хүрээд эзэн бас сануулсан анхан шатны хэрэгцээ чи ийм байхад чи өөрөө тэ анхан шатны хэрэгцээг хангаагүй чи ингээд дараагийн юм одоохын битгий бодоо гэдэг байдлаар ингээд бодолт манаттай ирсэн үднээс тэр мөнгөөрөө ингээд эргээд анхан шатны хэрэгцээгөө тухайн үед ингээд хэрэгтэй байсан юм хүмүүрээ аваад ингээд сая хэдэн сар бол тэрийг хэрэглээд ингээд дуусч байгаа байхгүй. Тэгээд тэр залбирлаа буулгацсан. Тэгэхээр юу бас машины залбирлээсэн тий. Тэгэхээр машины талаар залбирах бодох шаардлагагүй тий. Одоо ийм байж яаж машин авах вэ тий. Тэгэхээр хоёр сайхан хүл байна тий. Гоё автобуснууд байна. Улаанбаатар хот манаас ойрхон. Тэгэхээр залбирт машины сэдв бол хэрэггүй болсон. Таблет бас тий одоохондоо шаардлагагүй. Тий одоо бүр дараа нь эзэн зөвшөөрөл нөхцөл бүрдүүлээд. Тэгэхээр бол ерөнхийдөө залбирлын сэдв ийм байна. Тэгэхээр та бүгдтэй хандаж хэлэхэд үнэхээр талархаж байгаа шүү. Дамаа сард нэг ч юм уу эсвэл хаяа нэг эсвэл нэг удаа ч гэсэн та миний шалаа мүүлчлэл рүү ямар нэгэн байдлаар та дансанд маань мөнгө илгээж исэн болвол таны тэр илгээсэн тэр зүйл чинь яг маана шиг болж исэн шүү. Бүгдээр ирээдүйд ч гэсэн ямар нэгэн байдлаар илгээвэл дандаа надад өрөөс яг өдөр тутмын бүр маш бодиттой зөвхөн надад ч биш. Манай гэрт панда гэдэг муур байдаг. Гадаа барс гэдэг нохой байдаг. Тэгэхээр панда барс 53-т нэрээ та бүгдийн маань хаяа нэг илгээдэг зүйлс чинь дандаа бидний анхан шатны хэрэгцээнд маш том ивэл болдог шүү гэдгийг үнэхээр талархалтайгаар хэлье. Тэгээд бас цангуугаар бид та ч гэсэн өөрөө бас асуудал донд байгаа хүн болгон тэгэхээр цангуугийн боломжоогүй ч гэсэн залбирлж их үедээ залбирж гинэ гэдэг чинь үнэхээр том ерөөл шүү. Тэгээд бүтээлүүдийг маань те одоо юу гэдэг юм постуудыг маань үзээд нэг лайк дараад те зөвхөн үзэж байгаа тэр view үзэлтийн тоон нэгээр нэмэгдэхэд хүртэл би маш их урам авдаг. Лайк дарж явал урам авдаг, зүрх дарвал бүр баясдаг те шеэрлүүл нэрээ ёо ямар гоё юм бэ. Коммент бичээл талархлын үг бичүүл нэрээ хүүх бие нэрээ үнэхээр бас те юм хийж байгаа юм байна. Бодиттой юм байна. Зүгээр нэг ганцаараа ингээд нэг тэ одоо нэг өөртөө нэг юм өөрийгөө хуураад яваад байгаа юм байна. Үнэхээр бодиттой юм хийж байгаа юм байна гэдгийг би тэр болгоноор чи яадаг шүү. Тэгэхээр санхүү болон урмын ивэлрүүл үнэхээр надад маш том урам болдог шүү. Тэгэхээр энийг хэлхийг хүсэж байна. Тэгээд та бүгд маань залбиралдаа зүрх сэтгэлдээ багтаавал талархын шүү. Тий. За энэ товчхондоо бол ийм байлаа. Тэгээ ер нь бол бидний дундаж нас бол нэг 70 штэ. Үсрээд хүч тэнхээтэй бол 80 гэж дуул номон дээр байдаг. Тэгэхээр одоо би 30 тий одоо 30 бишээ юу вэ? 38 хүрэх гэж байгаа. 37-тай. 3 сард 38 хүрнэ. Тэгэхээр 38 баха. 37 хүрэх юм байна. Яна 38 гинэ. 85 ч юу лээ. За тэгээд хэлэхэд байгаа нь юу гэхээр ингээд талаа өнгөрөө явж гин. Тэгэхээр үлдсэн хэдэн хугацаанд бол хэдэн жилдээ бол яг цэвэр одоо энэ үйлчлэлийн төлөө тэгээд давхар бол мэдээ чуулгандаа үйлчлэн давхар бас ингээд те хамтрах юм юу байна ингээд эзэн сануулад ингээд сэтгэл нэгдүүл ингээд явнаа. Тэгэхээр хэлэхэд байгаа санаа аашны хэрэгцээл болчвол тэгээ орон байртай болчвол орон байр идэж уух хөмсөх хувцас тэгэл нэг одоо энэ биний үйлчлэлийн онцлогод агаад ингээд те интернетийн асуудал тэгээд тоног төхөөрөмж эвдэрчихгүйгэн шиг явж ивэл тэгэл болоо. Илүү юм би үнэхээр хүсдэг байхгүй. Тэгээ шаардлагагүй юм ч угаасаа. Тэгэхээр энийг таваас залбирлаа бүх таваа талархах шүү. Тэгээд танд баярлалаа. Эзний ивэлэрэл хангамж, хамгаалалт, хайр танаа болон таны гэр бүлийн дээр дүүрэн байх болтугай. Шалом. Хамтдаа урагшилцгаая. За баярлалаа.